За сайн бацхан өрхөмдөд сонсогчдоо манай өнөөдрийн дугаарыг сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. За тэг өнөөдрийн дугаараар бүгдээрээ маш хэрэгтэй зүйлийг сурах болно. За энэ бол олон хүний дотор нууцаар байж идэг юм сэтгэл зүйн алдаатай хэв загварын талаар бүгдээр өнөөдөр ил болгож ярина. За catastrophizing одоо буюу сүрлийн сэтгэлгээний хэв маяг гэсэн ийм зүйл байна. За энэ яадаг вэ гэхээр хүн энгийн зүйлсээс дандаа амар сөрөг үр дүн хүлээдэг нөхцөл байдлаа эсвэл ирээдүйн зүйлсийг аюу сөргөөр хүлээгээд энэ байдлыг хэлж байгаа. Жишээ нь одоо дарга өнөөдөр надтай муухай харцлаа. Магадгүй халъя гэж бодож явах шиг байна. За халагдчихаараа яах вэ хүү? Тэ дараагийн ажлууд ямар ажил хийдэг вүлээ? Ажил олдох бол яах вэ? Ингээд шаналаа явцдаг. Энэ иймэрхүү сэтгэлгээний загвар. За эсвэл өнөөдөр би хичээлдээ хоцорчлоо. Манай багш одоо надад дург олчих шиг боллоо. Тэг ингээд дараагийн үйлдэлүүд нэрээ дург болсон юм шиг мэдрэгдээд байгаа. Иймэрхүү сэтгэлгээний хэв загварын талаар бүгдээр ярьцгаая. За тэгэхээр catastrophizing гэдэг үгээ бүгдээрээ тайлбарлаж ойлгоцгаая. За энэ бол эртний грекийн одоо нөгөө грекээс гаралтай. Тэг грекийн нөгөө эмгэнэлт жүжигүүд те трагеди жүжигүүдийн одоо хамгийн ийм уналтын хэсгийг катастроф гэж нэрлэдэг байсан. За жишээ нь одоо Эдип хаан те одоо алдсан тэр хүн нь аав нь байсныг ухаарж байгаа энэ мөч одоо яг тэр жүжигийн катастроф одоо хамгийн ийм уналтын хэсэг гэсэн үг. За тэгээ хожим нь бол одоо Францад те Англид энэ үгүүд одоо нэвтрээд энэ үг бол одоо илүү гамшиг үйл явдлыг илтгэдэг үг болж хувирсан. Жишээ нь Наполеоныг одоо те ялагдчихлаа гэж бодсон чинь ялагдахгүй ингээд хүрээд ирлээ те нөгөө катастроф чи ирж штэ гэж ашигласан байдаг. Тэгэхээр энэ бол одоо нөгөө одоо цагт бол энэ бол сүрэлтэй цунами газар хөдлөлт нөгөө торнадо те ийм зүйлүүдийг ингэж нэрлдэг нэршил болсон. Одоо гамшиг гэсэн үг. Нэг төрлийн гамшиг сүрэл гэсэн үг. Тэгэхээр бидний сэтгэлгээний хэв загвар маань яагаад ийм гамшигын зүйлүүд рүү төвлөрөөд идэг вэ? Тэг яагаад гамшигын үр дүн хүлээгээд идэг вэ гэдгээс бүгдээрээ ярьцгаая. За олон зүйлээс болно. Жишээ нь магадгүй ингээд ээж аав нь айгүй их тийм те шийтгдэг тийм байснаас болоод ерөөс алдаа гаргахаас айдаг байсан байж болно. Эсвэл өөрөө хэтэрхий перфекшнист байснаас болж болно. За перфекшнизм бол одоо төгс сайн сайхан тэмүүлж байгаа зүйл. Энэ дэ муу биш. Энэ бол сайн зүйл. Гэхдээ перфекшнист хүмүүс байдаг алдаа нь жижигхэн алдааг айгүй том болгож хүлээж аваад байдаг учраас алдаанаас айгүй айдаг ийм сул талтай байдаг. Тэгэхээр алдахаас айдаг алдаанаас одоо хэтэрхий имээдэг тэр байдлаа засчих юм бол өөрийгөө зэмлдэг байдлаа засчих юм бол перфекшнизм бол давуу талууд бас ихтэй байдаг. Жишээ нь яг ингээл амьдрал дээр перфекшнист хүмүүсийн хийсэн юмнаас хийгээгүй юм их байдаг. Яг тэгэхээр тэ ингээ өөрийнхөө үйлдэлийг буцаагаад хийсэн ажлаа ингээ няцаагаад байдаг. Харин яг амьдрал дээр карьеруудыг харахаар бол нэлээд өндөр төвж хүмүүсээс перфекшнист хүмүүсээс нэлээд байдаг. Тэгэхээр нөгөө төгс юм хийх, сайн юм хийх хүсэл эрмэлзлээсээ одоо нөгөө алдаанаас айх айдсаа тэр зэмлэлээ аваад хийчих юм бол бас энийг сайн зүйл рүү чиглүүлэх боломжтой гэсэн үг. Тэр перфекшнист хүмүүс өөрсдөө бас айгүй нөгөө буруу юм ичих үе, дутуу юм ичих үе гэдэг сэтлэлээр бас айгүй юм сэдэлжиж тэ айгүй юм сайн юм хийх гэж хичээдэг учраас бас нэрнгээсээ ингээд бас айгүй сайн явтан тохиолдол байдаг л да. За тэгэхээр перфекшнизмын муу талын нэг нь бас catastrophizing гэсэн үг. За энэ catastrophizing гэдгийг болохоор cognitive behavioral therapy rational emotive behavioral therapy гэдэг одоо энэ сэтгэл заслын том аргуудыг үүсгэн байгуулсан Альберт Эллис, Аарон Бек гэдэг хүмүүс бол анх энийг нэвтрүүлж ирсэн. За тэгээ Аарон Бекийн хэлж байгаагаар бол мань хүний одоо тэр депресстэй ажилласан судалгаанууд дундаас одоо кейсүүд дундаас хамгийн одоо тэг депресд хамгийн нийтлэг байдаг сэтгэлгээний одоо тэг cognitive distortion гэж хэлээд ийм алдаатай бодол тий болвол энэ одоо тий catastrophizing юмыг ингээ хамгийн сүүрлэр бодоод байдаг. Тэгэхээр бид нөгөө юмыг амар ийм муу үр дүн бодоод хахаар хөдөлдөг. Нэг шинээр юм бодохоор тэг шинэ юм туршаад үзье, олонний өмнө ярих гад үзье, яана хүмүүс намайг шоолвол яах юм, ингэж хэлвэл яах юм, тэгэж хэлвэл. Тэг би ч айгүй нөгөө царай муутай штэ. Надад тийм хувцс байхгүй штэ. Зориултын тийм байхгүй штэ. Гэх мэтэр ингээл нөгөө юм хамгийн сөрөг үр дүнгуудыг хараал. Тэг ингэчүүл яах юм, би шоолволчул яах юм. Гэх мэтэр ингээл нөгөө хамаг муу юм дээр төвлөрөд хахаар тэр хүн бол гацдаг. За тэгээ би энэ зүйлийг бол хүлээж авч чадахгүй юм байна. Тэгээ би бол энэ зүйл рүү орч чадахгүй байна гэдэг энэ чадахгүй гэдэг үгмийг аюу хэлбэлдэг. Тэгэд энэ чадахгүй гэдэг зүйл чинь өөрөө ерөөсөө нөгөө депрессийн тэгээ би надад найдлага байхгүй, надад боломж байхгүй гэдэг нэг ийм бодлого ч өөрөө депрессийг дижээдэг, түгшүүрийг дижээдэг зүйл байхгүй. Тэгэхээр нөгөө энэ тэгээ юмын ингээд аюу сөрөг үр дүнг хараад байх нь өөрөө аюу
тийм сэтгэл зүйн хувьд бол хортой байдаг. Депресс хамгийн нийтлэг байдаг бодол гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр харин энэнийхээ оронд айгүй тийм зоримог амьдрах нь бол илүү эрүүл. Тэг хүмүүс бол алдааг ингээд тэ илүү харж тооцоолсноор илүү ухаалаг амьдрд юм аа. Эсвэл ингээ хүн тэ сэтгэл зүйн хувьд гимтгэхээрээ ийм зовлонд байхаар илүү хүчтэй болж босч ирд юм аа гэх мэт ийм худлаа бодлуудад итгээд идэг. Тэгэхээр энэ бол тийм биш шүү. Энэ нэг миф буюу тэ домгууд шүү. Тэ худлаа тэ цуу яриа шүү. Жишээ нь одоо ийм баггүй юу? Одоо хүмүүс зовж иж ингээд хүчтэй болдог гэж ойлгоод байгаа. Энэ бол шал худлаа. Энэ яг сэтгэл зүйн гүн төвшний мэдлэгийг мэдэхгүй байхаас болж байгаа гэсэн үг байхгүй юу? Жишээ нь одоо тэ намайг алаагүй болгон намайг хүчрхэгжүүлж идэг гэдэг Ницшегийн философи ба. Тэр нь айгүй лаг юм шиг санагддаг боловч яг ингээд сэтгэл зүйн зүйлсийг хараад үзэх юм бол та одоо тэгээ нэг хоёр хүн байлаа гэж бод. Нэг нь багасаа PTSD тэгээ янз бүрийн трауманы асуудалтай. Эсвэл төгшүүрийн эмгэгтэй байлаа гэж бод. Сэтгэл зүйн асуудалтай нэг хүүхэд. За тэнгууд нөгөө хүүхэд нь болохоор багасаа эрүүл гэр бүл төссөн айгүй зоригтой өөртөө ихтэй байлаа гэж бод. Тэнгууд энэ хоёр хүүхэд зэрэг карьер насны туршны дараа зэрэг карьер дээр гарах юм бол нөгөө нэг өөртөө ихтэй тэгээ 50 өссөн хүүхдүүд нь ерөөсөө л нөгөө тэгээ аюулыг бараг харахгүй те нэг бодлон тэгээ тэнэг чим шиг зүгээр ингээл зүтгэлээдэг. Тэгээд нэрнгэс амжилт хүрчээд идэг. Амжилтанд хүрчээд идэг. Харин нөгөө төгшүүр өндөртэй хүмүүс маань ч юм уу те эсвэл нөгөө трауманд авч исэн те гэмтэл авч исэн хүмүүс маань бас ингээл нөгөө зүйлсийг болгоомжлол сэргийлэл ингэсээр хагаад айгүй хойно хоцорсон байдаг. Маш их төгшүүрээрээ хүн өөрийн няцаагааг байхад өөр өөрийг няцаасаар хад хойно хоцорсон байдаг. Тэгэхээр би бол одоо тэг бид нэр ингээ гимтчих нь бид нарыг хүчрхэгжүүлж идэг гэж боддог байсан 10 жил мэлдээ тэр одоо тэг тийм үгийг сонсоод надад аюу гой санагддаг байсан бол яг ингээ сэтгэл зүгээр ажиллаад үзэхээр тэг яг ингээ тайван уужуу зоригтой байсан хүмүүс нь хамаагүй хол явдаг. Тэгэхээр нөгөө ийм муу зүйлүүд бидэнд тэг ингээ сайн болгодог хүчтэй болгодог гих мэт зүйл шаардлагагүй. Яг тэгэхээр та зовжиж ухаарч чадсан зүйлээ зовхгүйгээрч ухаарах боломжтой байдаг байхгүй. Бид нар болохоор заавалчгүй унжиж хиннийг ойлгоно гих мэтэр ийм ойлголттой байгаас болоод бас энэ нөгөө нэг ийм тэ катастрофайзинг гих мэт ийм сөрөг бодлуудыг өөгшүүлээд байх талтай. Тэгэхээр та энэ асуудлыг энэ бол би биш, энэ бол миний асуудал гэж тусдаа авч үзсэн цагтаа бол энийг өмөөрхөө болчдөг. Тэгээ энэ бол миний хүний тэ би өөрөө миний байга байдал маань л юм тэ миний арын шны нэг хэсэг нь ийм гэж та хүлээж авах юм бол энийг өөрөөсөө салгахад хэцүү болтгоо гэсэн үг. За цаашлбал энийг яаж тэгвэл бүгдээрээ ажилтдаг вэ гэдэг талаар ярьцгаая. За ер нь иймэрхүү кейсүүдэд таарах юм бол яг би бас өөрөө тийм байснаа хэлээ. Дараа нь бас яг яаж тийм байсан гэдэг талаараа сториг бас хуваалцъя. За иймэрхүү кейсүүд дээр яадаг вэ гэхээр надад бол хамгийн түрүүнд тэр хүнд өөрт нь ухааруулах нь аягүй чухал байдаг. Жишээ нь тэгээ та наач ингээд хэтрүүлж бодоод байна штэ гэж хэлэх юм бол тэр хүн зарим нь авч магадгүй, зарим нь авахгүй ч гэж магадгүй. Тэгэхээр би зүгээр л өөрөөс нь асуулт асууна гэсэн үг. Та таны над бодоод байгаа бодол чинь яг ямар нотлогоо байгаа. Тэг яаж нотлогдож байгаа. За магадлал нь хэр юм. За ингээд бодоход бол ер нь хүн гайгүй ойлгож чинь. За ингээд ч гэсэн нөгөө нэг бодол нэтгэх гүн байвас болоод ухаарахгүй ч магадгүй. Тэгэх юм бол ингэж асууна. Ийм дасгал хэлгэнэ гэсэн үг. За одоо нэг хүн магадгүй олонний өмнө ярихтай холбоотой төгшүүр үсэдэй л гэж бодъё л та. Одоо тийм магадгүй байгууллагын өмнө одоо тийм презентацийн тавихаасаа. За тэгвэл тэр хүнтэй яаж ажиллах вэ гэвэл за та энэ презентацийг тавь. Хамгийн муудаа ямар үр дүн гарах вэ? Хамгийн сайндаа ямар үр дүн гарах вэ? Тэг нэлээд байж болох хувилбаруудыг яриарай. За ингээд даалгавар өгнө. За тэгэхээр та сонсож байгаа хүн ч гэсэн яг өөрийнхөө төгшүүрүүд дээр яг ингээд зогсоож байгаад бас бодоод үзээрэй. Хамгийн сайндаа ямар байх вэ? Хамгийн муудаа ямар байх вэ? За тэнгууд магадгүй хамгийн сайндаа магадгүй дараа маань намайг одоо магтана. Ажлын хамт олон маань намайг хүндэлнэ. Надаас ингээд суралцсан, ирж магтаал хэлнэ. За ингээд харилцаа аягүй сайжраад гоё болно. Хамгийн муу нь юу байх вэ? За би ингээд юма бэлдээгүйгээс болоо хагас суугас яана, хүмүүс хоорондоо шивэр авир хийлтэн. За ингээд намайг шийтгэн загнана те. За ингээд магадгүй цалин дараа нь хасагдчих магадгүй. Орон тооны цомогтол болохоор бол би ингээд хамгийн ихний ээлжний хүн болж магадгүй. Гэх мэт ингээд нэр хүн даалтна гэдэг ч юм ийм зүйлүүдийг бодно. За тэгэнгүүт хамгийн сайн хамгийн муу хоёр хэлбэрийг бодоод за гэтэл хамгийн магадлалтай хэлбэр ч ерөөс хамгийн сайн хамгийн муу биш. Ер нь бол голоор нь байдаг дандаа. Тэгээ жоохон мууфтар, жоохон сайн автар ихэвчлэн дундаж. За тэгэнгүүт бид нэр өөрсдөө байнга болох юм шиг бодоод байгаа хэв загвар чинь явж хамгийн муу хувилбар байсныг ойлгочдөг. Яг энэ дасгалыг хийсэн хүн. Би ерөөсөө л хамгийн байж магадгүй хувилбараар биш хамгийн муугаар нь бодоод идэм байж гэдгээ энэ дасгалыг хийхээр ойлгодог гэсэн үг.
За тэгэхээр ийм байдлаар ингээд та бодлоо челленж хийх хэрэгтэй. Тэ яг миний бодоод байгаа чинь үний юм уу биш юм уу гэд. Тэгэхээр та хэрвээ сэтгэл зүйчээс тусламж авах боломжгүй бол энийг бичиж байгаа тэмдэглэж байгаа хийж болно. За эсвэл яг чат GPT-тэй зөвлөлдөж болно. Тэ нэг юм алдаатай бодлоо олох хэрэгтэй байна гэд. За зарим хүмүүс чат GPT нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө айгүй муу өгд юм бэлээ. Тэргээд бичсэн байсан. Тэр яг яаж асуухаас хамаарна гэсэн үг. Та яг амьдралаа чат GPT-гээр заалгана гэвэл бүтэхгүй шүү дээ. Та чат GPT ч өөрөө өгөгдлийн хэмжээнд ажиллана гэсэн үг. Маш сайн ажиллана. Яг бүрэн өгөгдлийн хэмжээнд бүрэн ажиллана. Тэгэхээр нөгөө яг ямар сэтгэлгээ байгаа гэдгээ сайн өгч чадах юм бол хийж болно. За эсвэл өөрөө өөртөө ажиллаж болно. Цаасан дээр бичиж хагаад за ингээд ийм хамгийн сайн юм байна, хамгийн муу юм байна тий. Яг хамгийн ер нь байж болох нь юм л ах. За ингээд өөр дээр ажиллахад нэг л болж өгөхгүй юм санагдаад байвал хүн дээр болгоод бичиж. За би ийм юм хийвэл чадахгүй болов шаналж исэн болвол тэрийг зүгээр найзыгаа болгоч. Найз маань хийвэл яах бол гэдэг. Эсвэл зүгээр нэг танихгүй хүнээр. За тэнгууд хүн дээр болгож байгаа бодохоор бид нэр арай илүү зөрөгтэй болчихдог. Өөр дээрээ бодохоор нөгөө хамаг муу аюулуудыг хараад идэг. За энэ болохоор хүний нөгөө loss aversion гэдэг сэтгэлгээний бас нэг тийм одоо механизмтай холбоотой. За энэ яадаг вэ гэхээр хүн алдааг ерөөсөө маш том аюул гэж харна. За яг тэгэхээр одоо ердийн амьд үлдэх механизм юм байна л та. Яг тэгэхээр магадгүй арсланг би агнах гэж оролтъё. Арсланг хайлаа. Тийм бол би идүүлнэ. Нэг бол идүүлнэ. Нэг бол би алаад арслангийн арьс нь өмөрч ирээд одоо ингээд амар баатар болно. Амар хүндлэгдэн. Гэхдээ энэ дэр бол идүүлэх магадлал нь их. Тэгээд идүүлэх магадлал нь бага байлаа ч гэсэн ам өрсөн байж тийм гоё одоо арьс авчрах тийм шаардлага байхгүй байхгүй. За одоо ердийн тоглоомоор ярих юм бол ингэдэг гудамж нь одоо нөгөө шоу мо тоглоулъя гэдэг хүмүүс дэрүүд байдаг ус. Тэрнтэй адилхан та энэ шок хай тэгш буух юм бол та 10,000 төгрөг ав. Сондгоо буух юм бол би 10,000 төгрөг танаас авъя гэдэг ийм тохироо байх юм бол магадлал уул нь бол 50-50 байхгүй. Гэтэ ийм магадлал 50-50 юмд хүмүүс орох дурггүй байдаг. Яг тэгвэл 50% алдах магадлал нь олохоос илүү хүчтэй тусдаг гэсэн үг тэр хүндээ. Тэгэхээр нөгөө бид нэр ийм сөрөг зүйл дээр илүү төвлөрөөд муу зүйлийг өөртөө ойртуулахгүй юм шүү гэдэг нэг ийм байгалийн механизм байгаа. Энэ нь бол loss aversion бол сэтгэл зүйн алдаатай бодол биш. Алдаатай хэв загвар бол биш. Энэ бол зүгээр бид нарыг хамгаалдаг зүйл байхгүй. Тэгэхээр ер нь бол бид нар олон одоо байгальд бол эсвэл дайн дайчтантай үед олон алдах ирэхгүй байдаг байхгүй. Ололт бол олоод иж болно хэдэн жилээр ингээ олоод иж болно тэрийг буцаагаад алдаж болно. Одоо чи магадгүй дайн дайчинтай үед нэг алдлаа гэхэд тэгэл амьдрал дуустдаг учраас алдаанаас ингээ сэргийлэх юм механизм байдаг. Тэгэхээр энэ нь ингээд одоо байдал нь гажуудаад ирэхээрээ одоо юу болоод эхэлж байгаа. Loss aversion бол алдаа биш. Катастрофи бол алдаатай юм. Cognitive distortion гэж нэрлэгддэг. Таны мэдгүй юм гажуудал гэж тооцогддог. Тэгэхээр иймэрхүү сөрөг байдлуудад төвлөрөх нь бол сэтгэл зүйд хортой. Жишээ нь одоо нойр алдагдана. Яг орой унтахжсэн чинь нөгөө айгүй юм маргааш ажиллаад төлөвлөж байлаа нөгөөдрийн ч юм уу дараа 7 хоног гэж юм. Тэгсэн чинь гинт одоо айгүй муу хэлбэрээр бодогдчихоор тархинд чинь нөгөө дахиад нөгөө симпатетик тогтолцоог сэрээчдэг. Дахиад нөгөө аюул байгаа гэдэгт амигдалаад чинь тархины чинь амигдалаад дохио очиждаг. Тэнгүүд нөгөө стрессинг гормонууд ажиллаад эхэлнэ. Ингээд нөгөө нойр хулждаг. Гэх мэтэр ингээд олон сөрөг талтай л да. Тэгэхээр яг ингээ хоосон бодоод авах бол ер нь айгүй хэцүү. Тэгэхээр аль болох цаасан дээр бичээд аль болох хүнтэй сэтгэл зүйчтэй ажиллаад чат GPT яг зөв промпт өгж ажилуулад ингэж асуудлаа илчилж гаргаж ирүүл зүгээр. Ер нь яг ингээд бодоод гаргаад ирэхээр нөгөө алдаатай байсныг ойлгоод ирэхээр л ер нь хүчгүй болоод эхэлдэг. Гол нь алдаатай байсныг ойлгуулах тэгээд дахин давтагдахад нь дахин тэн дээр өөрчлөлт хийх. Энэ бол ерөөсөө айгүй гол зарчим. Тэгэхээр гол нь алдаатай гэдгийг ихний ээлжинд олох хэрэгтэй байгаад байгаа. За жишээ нь миний хувьд яаж хийсэн бэ гэхээр би бол ер нь багасаа нөө юмыг айгүй сайн хийх юмсан гэдэг л хүсэлтэй л байсан л да. Юм хийвэл айгүй гоё юм хийх юмсан гэдэг. Гэхдээ миний хувьд яг энэ catastrophizing яаж эхэлж ирсэн бэ гэхээр би 17-д Мерфигийн хууль гэдэг зүйлийн талаар судалж ирсэн. Одоо Мерфигийн хууль буюу хэрвээ ямар нэг юм буруугаар эргэж болох бол тэр буруугаар заавал иргэнэ. За энэ нь яаж эхэлсэн бэ гэхээр Эдвард Мерфи гэдэг одоо aerospace-ийн ийм инженер хүн байсан байна. Америкийн агаарын нисэх хүчинд Apache гэдэг нэг байлдааны нисдэг тэргүүд байдаг. Маш алдартай. Тоглоомууд, хүүхдийн тоглоом, видео тоглоомуудад кинонууд дээр аягүй их гарч идэг. За тэр Apache-г Apache-гийн аюулгүй байдлын талын зүйл дээр ажиллаж исэн байна. Тэгээ нэг удаа
нэг тест бүтлгүүтээд бүхэн буруугаар эргээд тэгээ юунаас болоо хаанаас болов гэдээ алдаагаа хайгаад тэгсэн чинь нэг туслах инженер яасан бэ гэхээр холболтуудыг буруу залгасан байсан. Тэгээ залгахдаа бүгдийг буруу залгасан байсан. Тэг огт мэдхгүй хүн ч гэсэн ороод тэр олон залгуурыг залгахад санаандгүй нэг нь ингээд зөвөр тарах боломжтой шүү дээ. Зүгээр санаандгүй магадлалаар тий. Гэтэл тэр хүн бүгдийг буруу залгасан байсан. Тим алдаа гаргасан байсан. Тэгээд эндээс болоод юм хэрвээ буруугаар эргэж болох боломжтой л бол буруугаар эргэнэ. Тийм болохоор ерөөсөө ямар ч буруугаар эргэх зай үлдээхгүйгээр тий хүний алдаа гарах боломжгүйгээр хийх ёстой гэдэг ийм одоо томьёо одоо зарчмыг гаргасан. Тэгээд тэр нь бол надад айгүй таалагдсан. Гэхдээ энэ зарчим бол хүний амьдралд байх ёсгүй. Хүний ажилд байх ёстой. Жишээ нь одоо тийм чухал ажил хийдэг хүмүүс, энэ магадгүй эмчнэрт, сувилагч нарт, мэд заслын эмчнэрт ч юм уу тийм алдаа гаргах зайтай зүйлүүдийг одоо бид нэр сэргийлэх ёстой. За эсвэл өдөр тутмын амьдралд гэвэл хамгийн одоо ойрдоо магадгүй гэрт чинь мөлхөө хүүхэд байлаа гэж бодъё. Мөлхөө жал байлаа тийм. Жохон хөлд орж байгаа хүүхэд байлаа эсвэл. Тэгвэл тэр доор хүүхэд түлэгдэх боломжтой, гар хөл зүсэгдэх боломжтой тийм зүйлүүд байгаа л бол тэр хүүхэд гараа зүснэ л гэсэн үг. Тэр зүйлийг одоо байхгүй болгоод сэргийлчих гэсэн үг. За яг ийм төвшөнд ашиглах юм бол айгүй сайн хууль гэсэн үг. Одоо яг тэр чухал ажил хийдэг хүмүүстэй эсвэл ийм эрсдэлтэй зүйлүүд төр сэргийлэхэд айгүй сайн гэсэн үг. Харин хүний өдөр тутмын байнгын зарчим болох юм бол энэ бол маш сөрөг. Тэгээ дахиад нөгөө катастрофайзинг чинь юмны айгүй муу хувилбаруудыг хараад идэг байхаар дахиад түрүүний ярьсан шиг сөрөг байдалд орж гацна гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлүүд нь бол биднэрт хэрэггүй. Өдөр тутмын байнгын зүйл дээр бол хэрэггүй. Тэгэхээр ийм нөгөө сэтгэлгээтэй байхаар бүтлгүүтлүүдийг нэрнгээс айгүй тод хараад эхэлнэ. Тэгээ бүтлгүүтэл биш юмыг ч гэсэн бүтлгүүтэл болгож хардаг гинэ. Жишээ нь том одоо тий дэлгүүрүүд одоо бид нэр касн дээр бичүүлээд очрилж ялаа гэж бодъё. 4 кас байлаа. Тий. Тэнгүүд бидний яг очсон кас айгүй удаад тий нөгөө касууд гинт хурдан яваад байгаа юм шиг санагдах үе байна. За ямар үгэнд энэ илүү тод харагдах вэ гэхээр дахиад нөгөө катастрофайзинг хийдэг хүмүүст илүү тод харагдана. Гэтэл 4 касны аль нэгэн дээр зогсоход нөгөө 3-ын аль нэг нь илүү хурдтай гинт хурдан яваад өгөх магадлал 75% байдаг гэж байгаа байхгүй магадлалаараа. Тэгэхээр бид нөгөө өөрөө ч гэсэн заримдаа хурдан явсанд нь заримдаа байсан байгаа. Гэтэл нөгөө сөрөг юмнуудыг илүү хардаг хүн би өөрөө бүтлгүү гэж итгэдэг бол муу юм илүү тохиолддог гэж итгэдэг хүн бол тэр зүйлүүдийг илүү хараад байдаг. Харин эсрэгээр нөгөө тэ өөрийгөө азтай гэж итгэдэг хүмүүс ч юм уу тэ илүү нөгөө нэг хурдан явсан жишээнүүдээ илүү сайн санаад байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ бол нэг төрлийн бас нөгөө confirmation bias гэсэн үг. Тэгээ хүний нөгөө сөрөгийн зүйлүүдийг илүү сайн мэддгийг казинонууд аягүй их ашигладаг. Нөгөө слот машин гэдэг нөгөө 3 төрлийн жимс тааруулах ч юм уу тэ 5 төрлийн ингээд дүрс тааруулах ч юм уу нэг ийм тоглоомод кинонд харагдаад байдаг шүү дээ. Тэд нэр ингэж ажилладаг гэж байгаа байхгүй. Хожих юм бол маш тод гэрэл асна. Тэгээ нэг дээр үед болохоор юм чийдэн мэдэн асаал тэгээ урдаас нь ингээл хөгжим дуграал дөрүрүү гэл тэ. Тэгвэл орчин үеийнх нь бүр амар болцсон тэ ингээл нэг юм спартын дайчин гарч ирээл тэ. Залуусаа тэ ингээ хамгаалаад зогсцгоо гэл тэнгууд нөгөө хүний мөнгөн дууссан байсан чинь дахиад 5 удаа ингээл эргүүлж мэргүүлээл тэ. Амар юм сүртэй ингээ ялж байгааг нь амар хүчтэй эффектээр мэдрүүлээд хэрвээ юу ч тарахгүй бол ямар ч чимээ гарахгүй зүгээр л дараагийн удаа дарагдана. Тэнгууд нөгөө тэр хожлыг илүү тод сануулад байгаа байхгүй. Тэгвэл бидний өдөр тутмын амьдрал болохоор хэрвээ сөрөг өндөр төлөрдөг бол бүтлгүүтлийг илүү тод санах гэдэг. Жишээ нь одоо ингэж байгаа. Замын одоо 3 игнэтэй зам байлаа гэж бодлоо л да. Нэг урсгалын 3 игнэ. Тэнгүүд таны биш урсгалууд таны орсон урсгалын нөгөөдөл нь илүү хурдан яваад байгаа юм шиг санагддаг гинэ. За тэгвэл энэ юутай холбоотой байдаг гэхээр бид нар өөрсдөө машиныг өнгөрч одоо тэ хурдан явж өнгөрөхдөө магадгүй 2-3 секунд л зарцуулна. Тэгвэл бид нарыг машин өнгөрж байгааг харахаар нэг машин өнгөрөхөд бас адилхан 2-3 секунд. Тэгвэл нэг биш нэлээд хэдэн машин өнгөрөөд байгааг харахаар 10 хэдэн секунд. Тэгвэл бид нар нөгөө зүгээр л олон машин өнгөрөөд байгааг илүү олон удаан хараад байгаа учраас тэрийг илүү тод сандаг. Эсвэл өөрөө хурдан яваад өнгөрчихөр болохоор тэр нэг хурдан өнгөрч хийгдчихэж байгаа болохоор тэрийг нэг санаад байдаггүй гэж байна. За энэ Мерфигийн үеийн маш алдартай нэг жишээ болохоор нөгөө талх унахтаа маслаар дандаа ундаг гэж байна. Тэ. Уг нь бол масал нэг таланд нь ингээд хүнд болгочхоор хүнд тал нь илүү доошоо одоо чиглэнэ. Тэгээд эргэлдээд тэгээ буцаад дээш харах боломжтой байтал яагаад маслаар унаад байгаа юм бэ гэдэг те ийм асуудлыг гаргаж ирж. За тэнгууд энэ дээр болохоор айгүй сонирхолтой нэг зүйл хийсэн ба. Роберт AJ Matthews гэдэг одоо энэ Британий физикч хүн байсан ба.
За энэ хүн бол энийг одоо тий зүгээр цэвэр физикээр шийдэгдэх юм байна. Энэ бол аз бүтэлтэй байна уу бүтлэхгүй байна уу та хамаагүй юм байна. Цэвэр физик юм байна гэж үзсэн. Айл болгоны ширээ хэрвээ 2.5 м байдаг байсан бол масл талхаараа газар унаад масл нь дээш харах байсан гэж. Тэгэхээр ямар ч айлд одоо 2.5 м одоо ширээ байх боломжгүй л дээ. Тэгээ тийм ширээтэй айл гэж юу байдгүй. Тэгээ энэ одоо амьдралын хэрэглэнээс хол. Гэхдээ ширээнүүд намхан байдаг учраас талах бүтэн эргэлдэж амжихгүй зүгээр л масл нь доошоо харж унаад идэм байна гэж гаргаж ирж. Тэгэхээр энэ нэг бол бид нэр бүтлгүүтлээ байна. Бид нэр ингээд азгүй байна гэж хүлээж авах шаардлагагүй. Тэгээ энэ бол зүгээр энгийн физик юм байна гэж. Тэгэд би болохоор яг тэр Мерфигийн үйлийг айг өөртөө хүлээж аваад ямар гоё юм бэ гэж бодсон те. Гэтэл яг нөгөө өдөр тутмын байнга хэрэгжүүлэх юм бол тэр чинь таныг ядрааж цуцаана. Чухал зүйл дээр л хэрэглэхэд айгүй сайн зүйл болж таарч байгаа. За тэгээд хүн ер нь одоо тий бүтэлтэйч бай, бүтлгүүч бай, тэр бүтэлтэй бүтлгүү гэж зүйл байдаг ч бай, азтай азгүй гэж зүйл байдаг ч байдаггүй ч бай. Ер нь бол сайн тий боломжтой зүйл дээр нь илүү төвлөрөх юм бол илүү зоримог байна. Тэгээ болохгүй юм дээр зоримоглож ороод тий бас болгоцсон тохиолдлууд байна. Бас тэрнээсээ болоод айгүй тийм том дампуурсан санхүүгийн хувьд тий цаг хугацааны хувьд ингээд бас боломжоо алдсан хүмүүс ч байна. Тэгэхээр энэ дээр бас гоё баланстай байгаад эрсдлээ тооцоод тий яг гоё илүү зоримог талтай байх нь бол зүгээр. Зоримог хүн эрсдлийг тооцож чадна. Аимхаа тий ингээд өөрийгөө хошин суугаад байгаа юм бол эрсдлийг тооцохоос ч өмнө ингээд өөрийгөө буцаачаад идэг шүү. За тэгээд хэрвээ одоо та яг энэ зүйлд эзлэгдээд айгүй их ингээд шаналаад байдаг бол би танд бас зарим зөвлөгөөнүүдийг логик одоо гаргалгаануудыг бас өгье. Айгүй олон давтагддаг тий байнга болдог зүйлсийн талаар ярив. Та ингэж өөртөө бодоод үз. Хэрвээ өнөөдрийн та хэрвээ оройн орчин сэргээд шаналж исэн бол тэгээ дараагийн зүйлтэй шаналаад байгаа бол хэрвээ өнөөдрийн та энэ тал дээр шаналж чадах юм бол маргаашийн та ч гэсэн тэр асуудлаа шийдэх боломжтой байхгүй юу. Тэгэхээр ямар нэг юм урднаас бити төлөвлөл гэж байгаа юм биш шүү. Урднаас нөгөө үр дүнгүй баахан шаналаад ах юм бол хэрэггүй. Ямар одоо нөгөө хэрвээ өөрчилж чадах юм бол та ямар нэгэн зүйл хийж чадах юм бол шаналаад яах юм. Хийж чадахгүй бол өөрчилж чадахгүй бол бас шаналаад яах юм те. Шаналл гэдэг бол ерөөсөө л үр дүнгүй байдаг зүйлийн талаар хэлж байгаа. Тэгээ таныг ямар нэгэн хөдлөх зүйлийн хэмжээний одоо тэгээ сэтлөхөд л хангалттай гэсэн үг. Бусдаар бол логик гэвэл ерөөсөө ямар ч одоо тийм зөв зүйл байхгүй, ямар ч ашиггүй байдаг зүйл гэсэн үг. Иесус Христос энэ талаар хэлсэн байдаг. Тэгээ та нарын хинчин санаа зовснороо өөрийнхөө өндрийг нэг тохоогоор нэмж чадах бай. Амьдралдаа нэг хорон мөчийг нэмж чадах бай гэж. Тэгэхээр нөгөө шаналлчийн ингээд хоосон байдаг талаар ингээд чиглүүлж логик өгöd байгаа байхгүй. Тэгэхээр шаналл бол ер нь юм хоосон утгагүй байдаг. Тэгэхээр яг хийж чадах юм байл хийчих. Чадахгүй бол тэг шаналаад хэрэггүй. Тэгээд өнөөдрийн та шаналж чадна. Ирээдүйн та чинь тэр асуудлыг шийдэж чадах байхгүй юу? Та ирээдүйд илүү мэдлэгтэй болно гэхээс биш. Тэ магадгүй одоо амар ирээдүйд хамаг юм алдах гэдэг хүн биш бол. Тэгэхээр өнөөдрийн ирээдүйн тэр одоо ирээдүйн та бас асуудлыг шийдээд тухайд толгой ажиллуулж чадна шүү дээ. Тэнгүүд өнөөдрийн хүнд ингээл баахан шанал өгөөл өнөөдрийн хүн нойр алдаал тэнгүүд маргаашийн хүн бас нойр алдснаас болоод илүү стресстэй ч юм уу те илүү толгойн муу ажиллаал ч юм уу ийм байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол үр дүнгүй байдаг бахнэ. Өнөөдрийн заавал та өөрийгөө битээ шаналгаа те ирээдүйн тэр хүндээ бас боломж те өөрчлөлт хийх боломж өгөө те маргаашийн зовлон маргааштай хангалттай байдаг гэж Иесус бас хэлсэн байдаг. Айгу уялдаад байна. За тэгээд бас ингэж бодох хэрэгтэй. Бидний нөгөө нэг ингэ шаналаад бодоод байгаа зүйлүүдийн ихэнх нь ирдэггүй. Бид нэр аль хэдийн төлбөрийн төлцсөн штэ шаналаад. Тэгээд хад тэр зүйл байхгүй. Тэгэхээр нөгөө шаналмтгай хүмүүс яадаг вэ гэхээр нөгөө толгой дотроо бодож эргэцүүлээд байгаагаа ер нь бол тухайн байдалд өөрийгөө бэлтэж гин гэж боддог байхгүй. Тэгэхээр бэлтцсэн байх юм бол тухайн үед арай жоохон бэлтгэлтэй байна гэж боддог. За зарим тохиолдолд бол тийм шаналснаас болоод хийх үйлдэлээ илүү сайн бэлтцсэн байх тохиолдлууд байна л да сэтэлч хэмжээнд. Тэгэхээр энгийн зарчим байна. Сэтэл стресс хэтэрхий ихтэх юм бол таны чадварыг бууруулна. Стресс хэтэрхий бага байх юм бол та ямар ч сэтлгүй байдаг гэсэн үг. Тэгэхээр сэтэлч нь их хэмжээний л санаа зовлт бол хангалттай гэсэн үг. Хэтэрхий ихтэх юм бол та өөрөө гацчихдаг. За тэгээ сайхан шаналаад байлаа тий нөгөө асуудал нь ирлээ. Тэ арай бэлтгэлтэй байсан хэрэг болсон ч юм уу болоогүй ч юм уу тий нэг презентацийн тавих байлаа шаналсан хүн бол яг үнэндээ
тухайн үед сандраад байгаа хүн бол нөгөө сөрөг юм дээр төвлөрсөөр хагаад нэрнгээсээ гар хүлэнж жирсэн. Тэгээ тайван байдлаа алдсан. За ингээд сандраад ирэхээр улам сандарна. За ингээд сандарж байгааг нь хүмүүс гэдэг чинь байгалийн сэтгэл зүйчнэр байдаг. Ерөөсөө мэдэрдэг тэр хүний сандралыг. Тэгээд нөгөө хүний яриа жоохон үнэмшлэгүй санагдаж эхэлнэ. За ингээд нөхцөл байдал уламд ортоод байдаг. За эсвэл хин нэгэн дээр очиод тэгээ яриа хэрүүл болно гэсэн сэтгэлгээтэй ярих юм бол тэр хүн өөрөө амар индефенсив хамгаалтын байдалтай яриад хахаар хиг ёг хийсэн яриа үсээд тэгээд нэрнгээсээ хэрүүл болох магадлалыг өсгөждөг. Харин энэ хоёр тохиолдлын аль нь дээр нь ч гэсэн айгүй юм тайван тий зоримог орох юм бол илүү тайван байдаг. Тэгэхээр энийг презентацийн дээр ч гэсэн туршиж үзэж болно. Та дэсэн дээр гарахтаа тэгээ энэ манай энэ чинь те ямар гоё зэгцтэй ярьдیں۔ Ямар гоё те тайван ярьдیں۔ Тэр хүмүүс чинь бүгд таны найз, ажлынхан чинь байна те. Найзрахаг штэ гэдэг ийм байдлаар бодож байгаа. Ингээ гарахаар хамаагүй илүү байдаг. Тэгэхээр нөгөө айгүй сөрөг юм бодож байгаа нь ирээдүйн юмыг бэлдээд идэх биш. Заримдаа бол бүр яг үндэ таны дайснаар тантай яг тэр нөхөр яаж ярьж байгаа гэхээр те би чамайг ирээдүйд чинь бэлдэж гин муу юмд чинь муу юм болохоос өмнө би чамайг сэргийлж гин гэж хэлж байгаа боловч яг үндэ өөрөө таны тийм рүү түлхэгчдэг нэг дайсны нөхөр гэд ойлгочих гэсэн үг. Тэр ямар нэг сэтгэл зүй одоо юм хуваагдал дүр зураг төсөөл гэж байгаа юм биш л те. Энэ асуудал чинь та биш. Тэ энэ хуурамч дуу хоолой гэд одоо тийм алдаатай бодлын дуу хоолой гэд өөртөө ойлгуулчих. За тэгхийн бол энэ нөхрийг дугаалдахад амархан байх болно. За тэгээд наад нөхөр чинь бас ингээд нөгөө тий муу юм болох гээд амар юм болоо шүү бэлдээч гэдэг байгаагийн баг ихэнх нь болохгүй. Ихэнх зүйл нь нөгөө шаналаад амар их төлбөр төлчөөд хахад тэр зүйл нь болохгүй. Тэгэхээр тий тайван амар амгалан амьдраад тий явсан хүмүүс бол хамаагүй юм тий хөнгөн байсан хүмүүс бол хамаагүй юм жаргалтай амьдрдаг. Тий илүү зардал төлөөд идэг шаналаад идэг хүмүүс маань. Тэгэхээр яг нэгэнд ингэж төгшөөд идэг хүмүүстэй зөвлөхөд бол яг амьдралынхаа хамгийн чухал зүйлүүд дээр л тэгээ энэ одоо сэрэмж болгоомж зарцуул тэгээ бусд нь бол тэгээд нэгт яг үндэ чухал биш л дээ. Энэ дэр би өөрийнхөө нэг жишээ гэрээ. Их сургуульд байхад бид нэр яг одоо найзуудтай ангийнхнаараа ингээ нэг адилхан даалгавар авч байгаа. Тэгээ бид нар найзуудаараа хамт ингээд ярилцаад тийм ганц арчилсан хийн л дээ. Гэхдээ ингээ нөө хоорондоо ярилцаад чинийх яаж минийх яаж ингээ ярилцаад хийж байгаа. Тэгэл хийгээл шүн тэ 11 12 гээл хүүхдүүд унтаад эхэлнэ. Тэ хамгийн цаатлах нь 11 цаг гэдээ унтна. За би болохоор ерөн шөнийн 3 4 хүртэл хийдэг байсан. Тэг яг нь миний мэдэрдэг байсан юм болохоор би юм хийхдээ арай илүү удаан хийгээд байгаа мэдэрдэг байсан. Тэг яагаад тэгэхээр бүх юмыг төгс байлгах гэж хичээдэг байсан. Текст тэ одоо фонт нь ямарч алдаагүй байх хэвээр, дизайн зөв байх хэвээр, үг найруулга бүгд сайн байх хэвээр. Тэ гооцын хувьд одоо гоё харагдахаар байх хэвээр. Гэх мэт ийм шаардлага тавиад тэгээ бүх юм залруулж дахин хийсэрээд тэгээд одоо өөрийн дөрөв хүртэл хийчихэж байгаа. За тэгээд маргааш нь минийх бол арай илүү харагдаж байгаа. Гэхдээ ялгаагүй адилхан тэгээ бүгд стандарттай хүрсэн учраас бүгд адилхан хангалттай дүнгээ авчиж байгаа. Тэнгүүд би тухайн үед яг одоо энэ ярьж байгаа жишээн дээр ч гэсэн яг ямар агуулгаар тэг хийжсэн нь би бол өөрөө санахгүй байна. Тэгэхээр олон жилийн дараа бодохоор ингээд бидний амар хичээгээдсэн тэр ингээд өөрийгөө ядрааж хичээж исэн зүйлүүд тийм ч чухал биш байсан болж таардаг. Одоо ангийнхаа тэрэнд хөрх харагдах юмсан, гоё харагдах юмсан гээл те. Эсвэл одоо ажлынхаа тэрэнд тэгж харагдах юмсан, тэгж мундаг байх юмсан гээл. Гэтэл магадгүй 10 жилийн дараа тэр хүмүүс чинь ихэнх нь таны амьдралд байхгүй. Тэгэхээр бид нар нүг амар их ингээд те зүйл дээр шаналж ингээд хитрхи хэрэггүй зүйлс дээр бас ачаалал өгöd идэг. Тэгэхээр perfectionism те эсвэл ямар нэгэн алдаа гаргахгүй байх хүсэл маань өөрөө зөвхөн чухал зүйлүүд дээр л хэрэгтэй гэсэн үг. Бүх зүйл дээр бид нэр тэгж чадахгүй. За тэгэхээр ингээд алдаанаас хитрхи их зайлсхийхтэй нөгөө хитрхи их сүрлийг одоо урднаас зөгнөж айхтай энэ мэдрэмжүүд бол бүтлгүүтэл биш байсан ч гэсэн бүтлгүүтэл болгож мэдрүүлт юм байна те. Зөвхөн физикээр тайлбарлагдахтай масл ягаад доош ундаг вэ гэдэг зүйлийг ч гэсэн бүтлгүүтэл гэж хардсан байна те. Ягаад миний зогсож исэн игнэ ингэж удаад байд юм бэ гэдгийг ч гэсэн өөртөө тусгаж аваад те өөрийгөө бүтлгүү муу гэж ойлгох юм байна. Тэгээд ингээд нөгөө бүтлгүүтэл сүрлийг хүлээдэг тэр сэтгэлгээ нь улам бэхжээд идэм юм байна. Тэгэхээр энэ зүйлээсээ салах хэрэгтэй. Салахын тулд бол тэр бодлоо ил гаргаж ирээд тэгээд логик анализ хийх хэрэгтэй. Тэгээд танилцчих хэрэгтэй. Тэ энэ бодол ингэж гарч ирдэг ингээд. Та бүхэн яг ингээ бодлуудаа түүгээд гаргаад ирэх юм бол нэг 4-5 бодол таавлал. Тэгэл тэрнээс цааш яг адилхан хэв загвар давтагдаад байгааг ойлгоно. Тэгэхээр энэ дээр санаа зовлтгүй олон юм бод бичнэ гэж айх хэрэггүй. Тэ ямар ч үсэн зүгээр гаргаад бич. Тэгээ та ер нь сэтгэлгээгээ ингээ ойлгоод тэ би нэг ингэдэм байсан юм биш үү гэдгийг ер нь ойлгоод эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ
Өнөөдөр яригдсан зүйлс та бүхэнд маш их хэрэг болох байх гэж найдаж байна. Тэгээд яг үнэхээр энийг олоод өөрчилсөн хүнд бол хэрэг болохоос ч яах вэ? Тэг айгу тэг горимоо өөрчлөх хэрэгтэй гэсэн. Гэтэ аюулыг харж айдаг биш. Тэг илүү зоримог, тэг илүү урагшаад зүтгэдэг ийм байх хэрэгтэй. Тэг хүний амьдрал ч угаасаа богинохон шүү дээ. Яг яанч гэж тэгэж юмнаас айж амьдрах юм. Тэг өөхөө өрүүлдэ харамсна үстэй тэг гоё амьдраагүй дээ. Тэгэхээр энэ зүйл дээр зөрөгтэй байгаарай гэж хүсье. За тэг яг аз хиймэр те бүтлгүй хүн гэдэг ч юм ийм бас нөгөө сэтгэл судлаар тайлбарлахдаггүй ойлголтууд байхыг бас үүсэхгүй л те. Үнэхээр одоо нэг амар азгууны тухай нөгөө экстүцийн Чинзо гэжсэн баха. Тэр хүний талаа бас ингээ айгүйх яриа байсан. Тэгээд айгүй бас азтай байгаад байдаг хүний талаар. Тэгээ нөгөө өмнө ярьжсэн Дойл Бронсон гэдэг хүн супер систем гэдэг номон дээр бас те энэ одоо зүүн совин гэж зүйл бол яалтчгүй байдгийг шүү гэж хэлсэн. Тэгээ покер тоглодог хүмүүс болохоор Тэ би нөгөө сургуулаа хаяад нэгдүгээр курс тахта. Тэгээ сургуулийн багш нар тэр ер нь айгүй мангар юм яриад тийм санагдаад идэв гэсэн тухай үед. Тэгээ яг нэрнгээсээ ч тэгэл айгүй сонсон юм ярьдаг л байсан л та. Тэгээд сургуулаа хаяачаа баахан покер тоглож зүгээр сэлгүүцэж явсан хүүхдтэй өсвөр насны хүүхдтэй л ажилтаа. Тэгэж явж хагаад покерыг ер нь баахан судалсан. Покерын баахан ном уншаад тэгээ магадлал математикийн судлаад тэгэж явж хагаад ер нь нэг олж сонссон юм болохоор ер нь аз нь ингээд таарцсан тий гүйтсэн байгаа хүнтэй бити тоглож энэ гэсэн юм. Тиймэрхүү юм аягүй их ярьд юм билэ. Тэгээд би нөгөө тийм тоглогч нартай Джейсон Сомервилл гэдээ бас нэг нэлээд алдартай дэлхийн хэмжээний тоглогчтой бас ингээд чадлах боломж олдод. Тэгээд юм аз гэж юм үнэхээр байд юм уу тий яг юу яриад байгаа. Математик бол ойлгомжтой шүү дээ ингээд байж байгаа. Тэдөө тийм үзэр ирэх магадлал тэдөө гэд. Тэгэнгүүт аз гэж юм яг юу яриад байгаа. Тэ энийг яг яаж хэмжих юм гээд. Тэгэнгүүт яг тоглолтдог хүмүүс бол тийм ер нь бол байд юм аа. Яг байгааг нотлох боломж байхгүй. Гэхдээ яг ингээд нэг орцсон хүмүүс бол тэгээд ороод идэм аа гэх юм бол ярьдаг. Тэгэхээр одоо энэ ертөнцийн одоо сэтгэл судлаар тайлбарлахдаггүй болгон байхгүй гэж бол хэлэх нь утгагүй л тийм зүйл байж байгааг бол үүсэхгүй. Тэгэхээр яг өнөөдрийн дугаар бол сэтгэл зүйн талаас нь тайлбарлал ийм байна. За тайлбарлаж чадах хэмжээнд бол ийм байна те. За физикийн талаасаа ингээд одоо тэр хүн судалгаа хийсэн ба штэ Маслоу бол те 2 м гарын ширнээс унах юм бол дээш харах байсан гэд. Тэгээд бид нэр ийм зүйлүүдийг хараад сэтгэл зүйн талаасаа нөгөө за би бол тэг азгүй байна гэх мэтэр ингэж хүлээж авах гэдэг шүү гэдэг талаар ярьж байгаа. Тэгэхээр яг үнэхээр азтай байсан ч азгүй байсан ч ер нь жоохон зоримог байх хэрэгтэй. Азгүйдлийг ер нь баг хүлээ те. Тийм бол бас ингээд давуу тал үүсэх боломжтой байна. Тэгээд хамгийн гол нь бодлоо яг үний юм уудлаа юм уу гэдгийг өөрөө гаргаж ирээд шалгаж үзээрэй гэж логик анализ хийж үзээрэй гэж захиа да. За тэгээ баярлалаа өнөөдрийн дугаарыг хүртэл сонссон. За тэгээ сонсогч нартаа бас нэг гоё зар хэлгээд манай подкастын сонсогч нар маань манай подкастт оролцох боломжтой болж байгаа. За тэгээд ямар байдлаар вэ гэхээр та одоо асуулт хариулт маягаар танд хэрвээ асуултууд байдаг сэтгэл зүйчнээс асуухыг хүсдэг асуултууд байдаг бол за тэгээ олон нийтийн одоо өмнө нэвтрүүлгээр ярих боломжтой тим сэдвүүдийн хадаа мэдээж одоо үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах зарчимтай байдаг учраас үйлчлүүлэгчтэй мэдээллийг подкастт оруулна гэж байдаг. Харин та анханасаа үйлчлүүлэгч байдлаар биш подкастны зочин байдлаар ороод асуудлаа ярилцах боломжтой. За тэгэх юм бол одоо бас магадгүй нөгөө тантай адилхан асуудалтай байгаа хүмүүс тэр яриаг сонсоод ингээ бас шийдэл болох байхаа гэсэн сэтлэр ч юм уу ярьж болно. За тэгээ бурхны талаар бас ярьж болно. Мессежээр ч юм уу, комментээр ч юм уу бас нөгөө толгомдод байгаа асуудлуудаа бичиж болно. Тэгээ тэр асуултуудыг цуглуулж хагаад нэг асуулт хариултын дугаар бас хийж болно. Тэгээд энэ хүртэл сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээ та бүхний минь амьдрал, ажил үйлс бүх зүйл чинь сайн сайхан болох болтугай. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.